Энэ бодохыг ийм салбарт санал бодохын нэлбэрт задлаа. За яг өмнөх болгон дээр үтсэн ёсоор бол баруун гарталт нь ерөнхий өргөе. За энд бол мэдээж хэрэг x-ийг өрчин 2x дээр нэмэх нэгээр өгнө. Энд болохоор 2x дээр нэмэх нэгээр өгөх юм байна. Энд болохоор x-ийн квадратаар өгнө. За хуваар нь ойлгомжтой учраас шууд хүртвэрийг нь бичээд явъя. Энэ хоёрыг үржүүлвэл 2x-ийн квадрат нэмэх нь x бол. За түүнийг энэ а-гаар үржүүлэх ёстой учраас үржих нь авч таа. За энэ хоёрын үржүүлэл ойлгомжтой. 2bx нэмэх нь b бол. За 3 дахь нь бол бас ойлгомжтой. Нэмэх нь cx-ийн квадрат болно. За энийг эмхтгэе. За x квадраттай юм бол энд байна. Энд байна. x-тэй юм нь бол энд байна. Энд байна. За b нь бол ганцаас болох шүү байна. За x квадратыг хаалтнаас гаргах юм бол 2a дээр нэмэх нь c-г үржих нь x-ийн квадрат болно. За зэрэг зургтын байгаа хэсгээс x-ийг хаалтнаас гаргах юм бол ийм нэмэх нь b болно. За энэ олон гишүүнт маань энэтэй үргэлж тэнцэж явах хэрэгтэй. За тэгэхийн тулд яг хөглөр x квадратын өмнө байгаа энэ коэффициент нь энэтэй тэнцүү буюу 3 болох хэрэгтэй. За x-ийн өмнө байгаа энэ коэффициент нь за энд нь бол коэффициент байхгүй бол 1 гэсэн коэффициент байгаа гэж ойлгоно. Энэ нэгтэй тэнцүү байна. Асуул гишүүн буюу b нь энэ хасагтай тэнцүү байх хэрэгтэй. За энэ өслүүдээ бичих юм бол ийм бол. За b нь шууд энд нь олдсон байгаа. Энийг энэ b-д орлуулж байгаа даага олчих. За ингэж олдно. Мэдээж хэрэг энэ олсон 11 гэсэн тоогоо энд орлуулад c-г нь олчихно. Энэ бол 22 болно. За ингээд өөрөлдөх юм бол болохгүй гэхлээр 11-ийг хуваах x. За b нь 5 болсон учраас энд нас тэнэг тавьчих хуваах нь x-ийн квадрат. За синус хасах 19 байгаа учраас ингээд задарч байна гэсэн үг. За энэ дээр анхаарахад хэрвээ x байхгүй байсан гэвэл жишээлбэл 3x квадратаас асах нь 5 гэж байсан гэх юм бол энийг нь тэг байх ёстой гэж үзнэ. Хэрвээ x-ийн квадрат гэсэн юм байхгүй байсан бол энийг нь тэг байх ёстой гэж үзчихнэ. За гэвч хэрвээ сул гишүүн байхгүй байх юм бол энийг нь тэг гэж үзчихнэ. Энд нь байгаа нөхцлүүдээс хамаарат процентуудаа тэнцүүлээд болох нэ.